Өнөөдрийн дугаар дээр би өөрийн сүхээ ашиглахгүйгээр 99 найзыг авах болно. Тэгээ намайг үздэг хүмүүсийн 88% нь subscribe дараагүй байдаг болохоор ойр орхиод бичлэг оруулахыг хүсч байвал sub болон хонхоо дарахгүйг мартаарай. За тэгээ сүх ашиглахгүй мод авах хоёр арга байгаа. Эхнийх нь бол энд байгаа модоос авч болно. Тэгээд хоёр дахь арга нь нэг байшингаас сандал авч тэрийг нь 5 мод болгох боломжтой. Тэгээ энд байсан модороо campfire level 2 болгох стыг дараа явж хитэн нүүрс болоод campfire level 3 болгоод дайно хүүхдийг аврахаар явсан. Тэгээ буцах замдаа ашигуул нэг хитэн fuel болоод campfire level 4 болгоод шууд явж crack хүүхдийг аврахаар явсан. Хоёр дахь хүүхдийг аваад буцах замдаа цуглуулсан fuel-ээ галт тасж яг level 5 дээр хүрэх ойрхон байсан. Тэгээд нэг хоёр нүүрс аваад campfire level 5 болгоод squid буюу 3 дахь хүүхдийг авахаар явсан. Тэгээд ашиггүй буцах замдаа хитэн мод олоод явсан. Тэгээ олсон модны ачаар crafting page upgrade хийж хэрэгтэй айтмуудаа барьж чадсан. Тэгээд тэр үед яагаад supply upgrade-ийг craft safety асуугаад. Шүд тэнүүчилж явж байхдаа ашиггүй нэг байшаа дотроос 4 сандал аваад энэ нэг сүм дотроос 3 medkit авсан. Тэгээ нөгөө сандалнуудын ачаар crafting page дахиад upgrade хийж дараагийн орыг барьж чадсан. Дараагийн өдөрт нэг guide тараад өөрийнхөө base зориулсан хэдэн чимэглэл хөдөлгөж аваад эд байсан хэдэн mod олсон. Тэгээд дараа нь jungle biome руу явж 4 templates 4 гавлын яс олж poison claw авахар шийдсэн. Нэг харсаж шүн болцсон байж байсан. Тэгсэн чинь нөгөө нэг ааштай муужгаас ирээд campfire руугаа хамаг хурдаараа буцахаас өөр аргагүй болсон. Тэгээ дараагийн өдөр дээр хитэн fuel цуглуулад campfire сүүлийн level түргээд явж сүүлийн хүүхдийг авахаар явсан. Тэгээд орой дээр гарсан чинь нэг баава гинт гарч ирээд хамаг хурдаараа зугцсан. Байж зугтаагүй шууд алаад хайчих жаа юм. За тэгээд буцаж яваад үлдсэн баавуудыг алъя гэсэн чинь гинт орой болоод нөгөө дийр чинь бүр тэлтэрч эхэлсэн. Тэгээд дараагийн өдөр үлдсэн баагуудыг алаад энд байсан ruby chest-ээс ruby armor гараад ирсэн. Тэгээд дараагийн өдөрт нөгөө jungle biome руу яваад үлдсэн гавлын яснуудыг олох гээд явсан. Нэг campfire дээр байж байхдаа энд нэг хүүхэд сууж байхдаа цэвэр алхаж яваад ирсэн. За тэгээ яг 50 дахь өдөр дээр challenge-ийнхаа талдаа орж байхдаа 4 гавлын яснуудаа цуглуулад доош явж chest-ээс poison авсан. Дараагийн өдөртөө явж зөвхөн poison claw-ыг ашиглаад stronghold-ыг лүүдэлсэн. Тэгээ ruby chest-ээс нь ашиггүй kunai унаад ирээд тэгээд нөгөө өмнөх бичлэг дээр би нэг улаа тавчиг дараад эд байсан cultist-уудыг бүгдийг алж чадаагүй штэ. Тэгсэн чинь гинт өмнөхөөс бүр олон cultist-ууд гараад ирж эхлээд ухархаас өөр аргагүй болсон. Тэгээд одоо надад poison claw, ruby armor бас kunai байгаа болохоор тэр улаа тавчиг дахиад дараад нахихаар шийдсэн.
Тэгээ бүгдгийг нарай гэж барстаа гинт шот кат гараад ирээд хөөцөлдөж эхэлсэн. Тэгээ нөгөө газар руу буцаад очиод юу авсан бол гэд ирсэн чи юу вэ? Oh my god, bro. Oh, hell no, man. What the fuck, man? Get your ass on, boy. You get your goddamn. Тэгээд яг тэ дараагийн өдөртөө бейс чиглэж эхэлсэн. Тэгээ үлдсэн өдөртөө чи юу хийх вэ? Тэгээд 99 дэх өдөр хүртэл campfire дээр сайхан амарсан. За тэгээд бичсүх ашиглахгүйгээр 99 өдөр амьдарч чадлаа. Тэгээд бичлэгийг дуустал үзсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээд дараагийн бичлэг дээр уулзцгаая. Түр баяртай.